Hi guys. Ингээд C++ хичээлийн 2 дугаар хичээл. За тэгээ 1 дугаар хичээл нь бүр өмнө удажсэн. Гэхдээ одоо ер нь жоохон идэвхтэй оруулах байх. За тэгвэл өнөөдөр болохоор юу хийх вэ гэхээр хэдүүлээ ямар та C++ хэлийнхаа орчныг нь бэлдэх ёстой. Тэгээ ми бодохоор эхний ээлжинд болохоор энэ харагдж байгаа div-ийг ингээд суулгачвал болох гэж бодож байгаа. Тэгээд энэний линкийг нь болохоор ерөнхийдөө бол тавьчих واخ. Тэгээ би бол өөр дөр ингээд татцсан байгаа. Инсталлер нь гараад ирсэн байгаа. Тэгээд энийг ямартаж эхний ээлжинд суулгацгаая. За ер нь тэгээ бараг next дараад явчих болно дөө. Гэтэ өөр зөндөө ингээд ID-нууд байдаг ингээд компайлж болох. Тэгээд ер нь Windows зэнүүд нь гэсэн ер нь VS Code, DevC гэх янз бүрийн зүйлүүд дээр байж болно. Code log, Sublime гэдэг энэ өөр дуртайгаа ерөнхийдөө ашиглаж айгүй хэвтэй байдаг. За тэгтээ ер нь эхний ээлжинд DevC дээрээ юутаж эхлээд үзье. За энэ хитэн дэм гэдэг сонгодог юм шиг байна. За ерөнхийдөө ингэ болоо. Тэгээд хэдүүлээ ерөнхийдөө нөгөө файлаа хадгалж авах юунуудаа үүсгэж авах хэрэгтэй. Ямар ч ихний ээлжинд нэг юм source file control N дарчих болно. Эсвэл зүгээр ингэ нээчих болно. За энэ файлыг ямартаж save-лэн control S ч юм уу save-с дарсан үедээ миний хувьд болохоор би энэ дотор нэг фолдер үүсгэсэн байгаа. Энэ дотор энэ фолдер дотроо ерөнхийдөө файлаа ингээ хадгалчих болно. Окей. За нэг жоон томруулах хэрэгтэй юм шиг байна. За тэгээ C++ хэлний хувьд болохоор яг C-гээс юугаар ялгаатай вэ гэхээр энэ C дээр бүтцлэгдсэн гэх юм уу яг structure байдаг програмчлалын хэл байж байгаа. C++ болж өргөжтөхдөө юу нэмэгдсэн бэ гэхээр class буюу object oriented програмчлалын хэл болсон байхгүй. Ерөнхийдөө бол тэргээрээ илүү ялгаатай. Тэгээд бичглэл зарим зүйлийн хувьд бол ялгаа мэдээж байгаа. За гээд энэ код бичих хамгийн ихний step буюу хамгийн ихний зүйл болохоор бид нар одоо нэг сан импортлж оруулж ирнэ гэж ярьдаг. Ерөнхийдөө бол за одоо ерөнхийдөө IO stream ч юм уу энэ include гэж бичээд ерөнхийдөө энэ хоёр дотор сумд юу байх хэвээр. Одоо тухайн ямар сан импортлж оруулж ирэх гэж байгаа, include хийж оруулж ирэх гэж байгаа гэдэг сангийн нэр байх хэвээр. Гэхдээ энэ сангууд яг ямар учиртай вэ гэхээр бид нар ингээд ихэнх хүмүүс нэг тайлбарлагатай ингэсэн л байдаг л та. Бид нар ингээд нэг ном унших хэрэгтэй болцсон түнүүдээр номоо ингээд унших одоо ингээд номын сан ч юм уу те. Тэр номын сан бол энэ ингээд library буюу энэ сан. Бид нар энэ сангаас ингээд тэр ашиглаж байгаа номоо авч уншдгаа гэдэг тайлбарлсан байдаг. Ерөнхийдөө тийм тайлбар байдаг. Одоо бидний ашиглаж байгаа функц зарим зүйлс одоо ингээд энэ IO string гэдэг энэ сан дотор байгаа гэж үзэж болно. За дараагийн бичих зүйл болохоор using namespace std гэдэг. Энийг болохоор одоохондоо зүгээр л бичээ явцсан их зүгээр байх. Яагаад гэвэл энэ дээр юу яадаг вэ гэхээр яг нэг класс дээр үзсэн үед амар хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр үедээ илүү наривтай тайлбарсан дээр байх. За тэгээд дараа нь мэдээж хэдүүлээ main функцаа бичих хэрэгтэй. Main функцийн хувьд болохоор C ерөнхийдөө цаанаа ажиллуулахдаа эхлээд энэ main функцийг дууддаг. Тэгэхээр код энэ main функцнаас эхэлж ажиллана гэсэн үг. За окей. Нэрээ бас ингэж болно. Комментлж болно. Энэ дээрээ ингээд төсөн зүйлээ бичвэл энийг ерөнхийдөө бол уншуулахгүй болгож болно гэсэн үг л дээ. За одоо ерөнхийдөө болохоор яг ингээд нэг дэлгэрэнгүй ингээд хичээлийг олон задлаа тэр ингэхгүйгээр хэдүүлээ зөвөр яг нэг бичлэгэн дээр ерөнхийдөө бол сэргээгээд хальт ихнээс нь ингээд үзээ явна гэсэн үг. Тэгээд өнөөдрийн болохоор хамгийн ихэнд болохоор ямар тааж нэг нэг юм хэвлэж үзтээ hello world гэж ерөнхийдөө бол хэвлэдэг. За тэгээд кодоо бичээд save хэрэгтэй. За тэгээд execute гэдэг дотор ерөнхийдөө шууд энэ compile and run гэдгийг дарчил ерөнхийдөө болно. Миний keyboard-н дээр F11 байхгүй болоо шууд ингэж болохгүй байгаа юм л да. За тэгэхээр ерөнхийдөө бол ихний ингээд төвлөрөх функц юу C out бие энэ болохоор ерөнхийдөө C output гэсэн утгатай ерөнхийдөө бол өгүүлдэг. C++ output ч юм уу нэг тиймэр дутагддаг байгаа. Ерөнхийдөө бол гаралтын функц. За функц гэж ярьсан зүгээр байх гэж байна. Ерөнхийдөө функц. За дараагийн хэдүүлэх нь ойлгомжтой зүйл болохоор юу вэ гэхээр хөвсөгч гэдэг зүйл л байгаа.
variable гэдэг ерөнхийдөө англиараа яриад л энэ л та. Тэгэхээр хөвсгч нь болохоор ямар төрлөөтэй байдаг вэ гэхээр эхний хэлжинд төлөвлөлөө integer, char, double за тийм double ч юм уу энэ гурыг эхлээд зүгээр голд үзээ явчих. Энэ гурын хувьд болохоор яг яадаг гурван төрөл вэ гэхээр integer бол ерөнхийдөө бүхэл доо гэж хэлж болно. Ерөнхийдөө тоон төрлийн одоо 7 8 1 тийг хасах 1 хасах 2 те. Char гэдэг нь болохоор ерөнхийдөө бол тэмдэгт ерөнхийдөө та нар ASCII table гэдэг юм ерөнхийдөө бүгд судлах хэрэгтэй болно гэсэн үг. ASCII table гэж юу яг юу байдаг вэ гэхээр та ерөнхийдөө ингээд харуулвал за эндээс ингээд харж болно. Ерөнхийдөө бол 255 шиг тэмдэгтүүдийг одоо ингээд илэрхийлсэн юг одоо энэ C ерөнхийдөө ашигладаг гэсэн үг энэ тэмдэгтүүдийг. Тэгэхээр тэмдэгт эзэн ерөнхийдөө энэ тэмдэгтүүдээ ерөнхийдөө хилээд байгаа. Энэ ASCII table ардаа ерөнхийдөө байж идэх гэж ойлгож болно. Тэгэхээр энэ char бол ерөнхийдөө юм. Double болохоор ерөнхийдөө бол бидний мэдгээр бутархай тоо 2.1 хэд мэд гэсэн тоонуудыг ашигладаг гэсэн үг. За тэгэхээр хөвсгч зарлахын тулд хичээд ийм зарчимтай явна. Variable хөвсгчийн variable type за дараа нь болохоор хөвсгчийн за зөвхөн нэр гэж биччихье. За ингээд ерөнхийдөө ийм өдөө байдалтай зарлах болно. За тэгэхээр за хэдүүлээ integer төрөлтэй a гэдэг хөвсгч зарлаад зарлалчээ заяа. За тэгээд тэрэндээ тэнцүү буюу 5 гэдэг утга оноогоод за тэгээд дараа нь хэдүүлээ энэ a гэдэг variable хэвлээд үзье. За тэнгууд манай нөгөө hello world араас 5 гэдэг утга маань гараад ирсэн байна. За тэгээд олон утгыг ерөнхийдөө бол зарлая гэвэл зүгээр ингээл 6-аас аваад b тэнцүү 6 ч юм уу. Заавал ингэхгүй ч гэж болно л доо. 6 эдэргээд зарчмаар явж болно гэсэн үг. За дараа нь хэдүүлээ hello world-д дуурайлгаад энийг ч гэсэн байхгүй болгочихъя. За char. За энэ нь болохоор ерөнхийдөө бол нэг слаш дотор ерөнхийдөө A ч юм уу, C ч юм уу, D ч юм уу те. Зөвлөө саний ASCII table-ээсээ харуул. Одоо энэ char гэдэг тэмдэгтүүд харуул ингээд энэ тэмдэгтүүд нь байгаа байхгүй. Нол эндээс хэлүүлээд нэг жоон томруулж харуулвал юм байна. Тоо хүртэл байж болдог. За энийг нь болохоор ерөнхийдөө бол ярина. За одоо ингээд энэ тэмдэгт гэж үзээд за энийхээ хараас C гэдэг одоо хэвлээд тэгээд дахиад ерөнхийдөө execute хийгээд ажиллуулад үзвэл манх 5 гингүүдийн саний энэ slash буюу энэ тэмдэгтийг хэвлэлсэн байгаа байхгүй. За нэг хэдүүлээ хайлах явьжээ. За тэгэхээр ASCII table дээр зүгээр нэг үсэн ярьчих зүйл нь юу вэ гэхээр ASCII table-ийг ерөнхийдөө ингээд одоо ингээд тоолын системүүдээр ерөнхийдөө илэрхийлж болоод байгаа. Энэ ингээд чараар илэрхийлж байгаа. За нийтдээ бол хамаагүй. Энэ hex гээд 16-ын тоолын систем байна. Энэ decimal буюу 10-ын тоолын систем байна. Энэ octa буюу ингээд 8-ын тоолын системүүд байгаа байхгүй. За тэнгууд энд нэг юм байдаг. Хэдүүлээ ингээд яг ингээд энэ char гэдэг variable зарснаа яг энэ char-аар нь тэмдэгтийг ингэж өгөж болдог. Одоо жишээлбэл 7 гэдэг тоо өгөөд энийг execute хийн. Ийг ажиллуулангууд энэ нэгэ 7 гэдэг тэмдэгт. Энэ гэхдээ тэмдэгт гэж явж шүү. Яг 7 гэдэг тоогоор явахгүй. За тэгэнгүүт энд яаж болдог вэ гэхээр одоо жишээлбэл бид нар энэ 7 гэдэг утга чинь энэ 10-ын тоолын систем 55 гэдэг дээр одоо жишээлбэл байгаа биз. Тэнгүүд бид нар энэ заавал энэ slash дотор хийж өгөхгүйгээр 55 буюу 10-ын тоолын системээр их утгыг өгчөнгүүд энэ яг нөө саяны 7 гэдэгтэйг нь бол адилхан болчихно. За би энэ аагаа устгацсан нөө syntax error гарч байна. Variable not гэж байна. За тэнгууд яг 7 гэж байгаас. Ерөнхийдөө ингэж болдог. Hex-ээр нь гэсэн ерөнхийдөө бол өгж болдог. Одоо жишээлбэл 55 гэдэг чинь 37 нэтрэ гэж ингэдэг. Гэхдээ hex-ээр нь гэхээр арай өөрөөр байна. Ер нь бол decimal-ын ерхий ашиглаж явдаг. За char болохоор юм байна. За double буюу тодорхой тооны хувьд болохоор ерхийдөө 3 гэж өгж болно. За ерхийдөө бол 3 гэсэн ялгаагүй тоо шүү дээ. Гэхдээ ажиллуулах үед за 3. За тэнгүүд
сая integer төрөл дээр бид тэр 3 гээд өгчөөд ингээд хэрвээ өгсөн. За хэрвээ ингээд өгсөн байсан бол манай integer яг юу хэвлэх байсан бэ гэхээр зөвхөн 3-ыг хэвлэх байсан. Тэгвэл одоо double гэдэг төрөл маань болохоор яг юу хэвлэх вэ гэхээр 324 буюу нарийнх нь бодлоготой хамт хэвлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө энэгээр онцлог шүү. За хөвсөх зарлах нь бол ерөнхийдөө бол иймэрдүү. Тэгэхээр дараа нь одоо хэдүүлээ зөвхөн хөвсөх зарлцсан те. Энэ хөвсгчүүдээ одоо ингээд гараас мөн хэрэглэгчээсээ авах гэдэг юм хийж үзээг бол одоо C одоо input гэдэг үгний одоо төвшил гэх юм уу? Scene гэж байдаг. Гэхдээ C out-ын сум нь ийшээгээ байсан бол одоо нөгөө тишээ 2 сумтай. За дараа нь дахиад нэг утга авах гэж байгаа бол ингээд B. За тэгээ хэдүүлээ энэ хөвсгчүүдаа ч гэсэн бас ингээд хэвлээд гаргачих заяа. Нэрээ зайг болохоор бас яг ингээд нэг чар шиг ингээд ингэчих болно. Голдон зүгээр нэг юм хоосон шарын зай хөвлөж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд болоо. За тэгэхээр одоо энэ кодоо хэдүүлээ ажиллуулж үзье. За тэнгууд одоо манай энэ одоо гарч иж байгаа энэ exe файл маань болохоор бидрээс явны утга хүлээгээд байгаа. Тэгэхээр бид эхний ээлжинд аагаа авсан болохоор аагаа оруулаад дараа нь B-гээ оруулаад за тэнгууд 3 4 буюу голтооны зайтай манай утгуудыг хэвлэж байгаа. C гэдэг програмчлалын хэл дээр болохоор ерөнхийдөө бол энэ хөвсгчийн төрлөөсөө хамаарч арай өөр ингэж scanf хөвдөө дэдрийг гэж арай өөр авдаг бол манай C++ хэлэн дээр болохоор тийм ерөнхийдөө бол байдгүй. Зөвхөн бүгдийг ерөнхийдөө C-ийг авчна. Ямар ч төрөлтэй байсан double char гэдэг төрлөөтэй байсан ч гэсэн ерөнхийдөө бүгдийг ингээ авчдаг. Тийм болохоор ерөнхийдөө бол арай хэлбэр санагддаг. Гэхдээ яг бүр жоохон гүнзгий ойлголттой болоод ирэнгүүт нэг зарим талаараа жоохон сул талтай болчдөг. Одоо би нэрээ нэг жишээ үзүүлэхэд хэдүүлээ STT-г дараа нь үзье гэсэн. Гэхдээ энэ бүр ойлгомжтой бол үзсэн дээр хэрвээ би энэ STT гэдгийг ингээ бичихгүй үлдээгээд бичихгүй ингээ комментлжүүл энийг одоо my code-д байхгүй гэж үзсэн. За тэнгууд бичихгүй үлдээчвэл кодоо ингээ ажиллуулвал бид нар ямар алдаа зааж ийн вэ гэхээр энэ ингээд scene гэдэг юм ирэхэд ингээ байхгүй байна. Тэгээд бас над тэгэхээр буюу энд ингээд ерөөсөө зардагдаагүй байна гэж байгаа байхгүй. Тэнгүүд энд бид нар заавал нэг ийм юм бичих хэрэгтэй болчдөг. Бүгдэн дээр нь заавал ерөөхдөө энэ юунууд дээр функцууд дээр. Тэнгүүд одоо маань нөгөө код ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдэн дээр нь ингээд энийг ингээд бичих ингээд ядаргаатай болохоор эдрийн энэ дээр ингээ ганц биччихвэл ингэж бичих хэрэггүй болчдөг. Тэгтээ энэ зүгээр ихний нэг ойлголт нь. Хоёр дахь ойлголт нь болохоор ихэд нэг класс эдэр дээрээ ч юм уу орж ирнэ. Тэгээ тэрийг ихэд бол одоохондоо нэг үзэх шаардлага байхгүй байхаа гэж бодож байна. За одоо ингэж ерөнхийдөө бол хөвсгчүүдэд зарлаад ерөнхийдөө бол хэдүүлээ сурчлаа гэдээ ойлгож болно шүү дээ. Ерөнхийдөө хэдүүлээ зөв хурдан юмудаа юу авчвал зүгээр. Тэгэхээр одоо нэг хэд операторуудаа үзчихье заяа. Яадаг операторууд вэ гэхээр уусаа arithmetic операторууд байгаа. Arithmetic операторууд байгаа. За дараалах нь болохоор comparison гэдэг баха. Харьцуулсан одоо ингээд операторууд гэж ярьдаг. Дараачих нь болохоор assignment гэдэг операторууд байгаа юм байна. За эдгээр нь ингээ хэдүүлээ шууд үзэгтэй шууд ашиглаад явчих. Дараа нь тэгээд мэдээч logical operatorууд байгаа. За энэ гурван хэлбэртэй шээ. За ерөнхийдөө шууд хоёр хөвсгчтэй шууд ингээд үйлдэлийг явчих. Нэр анханасаа ингээд шууд утга оноож болно. За arithmetic operator-ийн хувьд бол сэтгэл бүгд мэдэндээ үржих, хуваах, тэ нэмэх, хасах, үржих, хуваах, модультай хуваах ч гэдэг юм уу тэ. За тэнгууд хэдүүлээ ингээд A B гэдэг хоёр утгаа авчихсан. За тэнгуудээ энэ утгуудынхаа нийлбэрийг те ингээд нийлбэрийг гаргачих. За эсвэл бүр ойлгомжтой болох код энэ дахиад C гэдэг нэг хөвсг зарлаад A дээр нэг байж юм. За тэгээд энийг ангид хэвлэж үзье. 2 тооны нийлбэр болдог код бичсэн гэсэн үг л дээ. За тэгээд 3 4 гэдэг утга оноолоо. За 7 гэдэг нийлбэрийг гаргацсан байна. За энэ мэтлээ энэ дөрвөн операторыг ерөнхийдөө бол энд ингээ орлуулж болно. Заавал шууд энд ингэхгүйгээр бас гадны нэг нь B гэж биччихс болдог. За ингээ гуйлаа 10 гэдэг хариулт нь ерөнхийдөө зөв гарч. За тэгэхээр arithmetic operator-ууд ерөнхийдөө бол
Энэ new line буюу дараачийн хэвлэх зүйлээ тэмдэгт шинэ мөрнөөс гаргахын тулд хэдүүлээ энийг ингээ ашиглаж болдог. Энийг бас нөгөө нэг ASCII table-с харуул энэ дээр бас байгаа. New line гэдэг. Ерхийдөө бол за арифметик үйлдэл юм гэдэг бүгдийг биччихье. А-аас асах бэ ч юм уу. А үрч юм бэ. За модултай хоохыг бол ерөнхийдөө бол бүгд ихэнх нь мэдэх байх. Модултай хоох гэдэг нь болохоор ерөнхийдөө бол энэ бол хуваагаад гаднах утгыг ерөнхийдөө одоо ингээ бүхэл хэсгийг авдаг бол энэ бол ингээ үлдэгдэл хэсгийг авдаг. Модултай хоох нь ерөнхийдөө тэргээр ялгаатай. За тэгэхээр хэдүүлээ одоо за нэг 5 6 гэдэг хоёр утга оруулъя. Нийлбэр 11, ялгууранд хасах 1. За үржүр нь 30. За 5-6 дугаар дуустик. Модултай хуваасан чинь 5-6 дугаар дугаасаа. Модул нь 5. За ерөнхийдөө бол арифметик операторууд бол ерөнхийдөө ингээ болцсон. За тэнгууд энэ дээр нэг ийм байдаг. За би энийг болохоор нэг энэ ингээ байж яадаг вэ гэхээр энэ болохоор нэгээр нэмэгдүүл гэсэн үг. Энэ болохоор нэгээр хасагдуул гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээ бичсэн үед болохоор А-г нэгээр нэмэгдүүлээ гэж ойлгож болно. Ингээ бичсэн үед А-г нэгээр хасагдуулаа гэж ойлгож болно. Зөвхөн зарим тохиолдолд хүмүүс ингээ бичсэн байдаг. Ингээд энэ хоёр болохоор ерөнхийдөө шандрын хувьд бол ялгаахан. Гэхдээ энэ арифметик үйлдэлүүд операторуудын дунд болохоор нэг тийм зэрэг зэндаа гэдэг нэг тийм зүйлүүд байдаг. Та хэд ерөнхий судлаад үзвэл тэрнээс хамаарч одоо нөгөө нэг 10 жилийн зүгээр ингээ математик болгох нэг өвөрж хуваахаа төрүүлж хийх ёстой гэдэг шиг энэ маа хилэн дас ерөнхийдөө бол тийм зүйл байгаа операторуудын дунд. Тэгэхээр тэрнээс хамаарат энэ операторуудыг ерөнхийдөө бол хийдэг шүү дээ. Яаж ажилладаг вэ гэхээр энэ болохоор эхлээд энийг одоо ингээд C гэдэг хүсчээ тайлбарлаа. За тэнгууд би ингэж бичснээ ингэж хийзээ. За дараа нь D гэдэг утгад болохоор ингэж бичснээ ингэж хий. За B гэдэг утга хэний юм шүү. Тэгэж энэ даагаар ингэж юу яа. Дахиад нэг D гэдэг утгад гол энэ энийга дээр нь таглах гэдэг. За. Одоо энэ хоёроо нэг хэвлээд үс шалгаад үзье. За сая юу хийсэн бэ гэхээр за ямар ч тач А-да 3 гэдэг утга Б-д 4 гэдэг утга өгөөд за хэдүүлээ сүүлийн энэнийг харъя заяа. За маа Б чинь 4 байгаа тий. За би ингээд G гэдэг өвсчээд энэ А-гийн 3 гэдэг өвсчийг хадгалаад авцсан байгаа. Та нэг бүр ойлгомжтой тайлбарлах гээд. За түнгүүд энэ C яагаад 8 болчихж байгаа вэ гэхээр энэ хоёр уг нь бол адилхан байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн энэ нэгээр нэмэгдүүлж байгаа үйлдэлүүдэд зөвхөн юу яатсан? Нэг нь ард нь нэг нь урд нь бичсэн байгаа байхгүй юу? За тэнгүүд А гэдэг утга АЖ2 чинь 3 гэдэг утга байгаа. Б чинь 4 гэдэг утга байгаа. За тэгсэн чинь би энд болохоор А нэмэх А дээр нэмэх нь Б гэсэн нь болохоор А-г нэгээр нэмэгдүүлснийхаа дараа Б-г нэмээрэй гэсэн гэж ойлгож болно. Ихэд бол энд нь төрүүлээ хийгдэж байгаа гэдэг. Тэнгүүд нөгөө 3 дээр 1 нэмээд 4 болцсон. Тэгээд 4 дээр 4 нэмээд 8 гарчиж байгаа. За тэнгүүд дараагийн энэ хөвсөгч дээр байгаа утга яасан бэ гэхээр энэ урдаа байгаа болохоор нөгөө зэргийнхэн дагуу доор нь орчоод эхлээд G гэдэг хөвсгчийн утга дээр B-г нэмчээд дараа нь ингээд энэ G-ийн утгыг нэгээр нэмэгдүүлчих жоохоо байхгүй. Тэнгүүд энэ ингээд 7 болоод D утга нь хадгалагдсны дараа манай G гэдэг тоо чинь 4 болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ерөөхдөө бол иймэрдүү ялгаатай шүү. За.